Жуухай хөсөн хүлээсэн далай дээр ирлээ. Тэгээ бидний бас яг гол аяллаа маань зорилго болгоо. Далайн эрэг дээр шинэ оноо гаргаад гоё чийлэрч өнгөрүүлэхийг бид бүхэн санаа нэгтэйгээр төлөвлөө Жуухайг сонгоод татсан байгаа. 31 яг шинэ жилийн өдөр ирсэн учраас бид бүхэн тухайн өдрөө бас далайн эрэг дээрээ буудалтаа буучаад тэгээ далайн эрэг дээр очиод бид нарыг очиход 17 градус байсан. Ер нь бол Жуухай, Гуанжууч тэр тийм ингээд бид бүхний хувьд бол яг хүүтэн газараас очиж байгаа бидний хувьд бол дулаахан байсан. Гэвч тэдний хувьд бол өвлөн болж байгаа учраас хүмүүс ерөнхийдөө күүрчтэй, носон цамцтай байсан бол бид нар бол шорт бодоологтойгоо тэр далайн эрэг рүү бүр ус руу нороод хүүхдүүд маань ингээд хараад баярлаад эсэн дээр тоглоод тэр далайн руу ороод зарим яг нутгийн хүмүүс бол гайхсан л та энэ өвөл одоо ус руу яагаад ороод бэ гэдэг. Бид бүхний нөгөө хуурай газар өвлнөөс ирсэн хүмүүсийн хувьд бол тэр бол хээр хаз жаргал байсан. Тэгээд хүүхдүүд маань тэр элсээр тоглоод далаа руу ороод тэр баярлж хөөрж байгааг харах яг энэ аяллаа маань зориг биелж байгаа мэтэртэй гоё исэн. Тэгээ бид нэр буцаад нөгөө яг жоохон угаасаа орой болонгоо жоохон сэрүү ороод тэгээ хүүхдүүд маань уснаас гарч ирээд бас жоохон даарч исэн учраас руугаа ороод буудал маань болохоор яг гоё далайн эрэг дээр байсан учраас тэр хооронд 5 минут. Тэгээ буудал руугаа ороод хүүхдүүд маань дулаахан бассейн руу оруулъя гэ. Тэгээ шууд зургаа маань 2 хүүхдээ аваад найз гэр бүл маань настай орсон ба. Тэгээд инэрл бит хоёрын хувьд хоёр ус руу уус хэлэхгүй юм чин бодолтой сайхан амарсан байгаа. За тэгээд манай хүүхдүүд бас өмнө нь бассейнд орж үзээгүй тэгээ сэл мэдхгүй сэл сураагүй цараа бассейн усаараа. Тэгээ ер нь бол хүүхдүүд айгу хурдан сурах юм байна гэдгийг бас би бичлэгээ зарсан зургаа маань бас хэлсэн байгаа. Тэгээд айгу маш их дуртай тэр усан дотор тоглоод ямар ч хэлээс өөрсдөө ингээд авраад гарч ирж байгаа хоёр хамгийн дөрөв хүүхдүүдтэй гоё бассейнд яг зөв техникээр нь багштай ингээд сургая гэсэн бодол орж ирсэн. Тэгээд тун удахгүй бас дүүдтэйгээ сэл сурахаар бассейн явах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд та бүхэн манаас ингээд яг 5-аас доош насны хүүхдүүдэд ингээд заадаг багштай бассейн байх юм бол бас доор комментээр зөвлөөд санал болгоорой гэж хүсэж байна. За тэгээд бид бүхэн чинь нэгэн хүсэн хүлээсэн он гаргах мөч маань төхөжсэн учраас бид бүхэн гарч хоол идье. Оноо гоё далайн эрэг дээр гаргая гэж орой гарсан. Далайн эрэг дээр бүр ингээд суудал байхгүй. Битүү хүмүүстэй байсан. Тэгээд жоохон хүүхдүүд энэ магадгүй ингээд нөө яг шинэ оноо гаргана гэх тийм зорилготойгоор өөр хотуудаас ирсэн хүмүүс байгаа юм шиг байсан. Хосууд 10 жилийнх ингээд бүр суудлахгүй үнэхээр дөрөв хүнтэй байсан. Тэгээ бид бүхэн яг ингээд манад тэр далайн эргийн хажууд нөгөө нэг гэрэлт цамхаг гэдэг үлээ нэг тийм цамхаг байдаг. Яг тэрний хажуугаар ингээд бас битүү ингээд хоолны газартай тэгээ тэр өөр төм төчгинж бомбож гинсэн орой байсан. Тэгээ бид бүхэн бүр ингээд гараад тэнцээ хоол идээд тэгээ үнэхээр хүүхдүүд маань өдөрч унтаагүй байсан учраас үнэхээр нойроо дийлэхгүй эхнээсээ унтаа донхоогоод тэгээ зарим нь унтаагаараа хоол идээд Агасарсан нэг. Устаа сөвч байгаа цавсан нэг. Унтаад шүү. Синонимы. хичмүүдээ маш хөвгөлтэй байсан. Тэгээд ер нь бол 31-ний оройноос жоохон салхилаад сэрүүхэн болоод ирсэн. Тэгээ бид бүхэн за ер нь буудлын руугаа орё эхнээсээ унтаад өглөө тэгээ итгэлээ маань унтах гад байсан учраас за буудлын руугаа орё гэд ороод 2-3 минутын дараа тэнцээ шинэ он гараад пис пас гээл гадаа бүр ингээд нүжгэнсэн солиот буудалд болж ихсэн. Тэгээд тэр мөчийг бас харж чадаагүйдээ жоохон харамссан байна. Тэгээ бидний яг буудалсан газраас жоохон цаахан талд нэг магадгүй километр хагас 2 км-ийн ч юм уу тийм зайтай тийм дөөрийн айгуу гоё яг бас далайн хэрэг дээр юм хясаа шиг хэлбэртэй опера театр байд юм байлээ. Тэгээ түүний гадаа бас маш гоё том шинэ жилийн тийм үдэш болоод тоглолт болоод тийч бас айгуу гоё үдэш болсон байлээ. Тэгээд бид нараас тэрийг харж чадаагүй. Ер нь яг хуу жоохон хүүхдүүдтэй явахын нэг сул тал нь олдод маань ингээд ядардаг учраас яг ингээд яваад ээж эн тэнд очиод ээж байхад бас жоохон хүндрэлтэй юм байлээ. Гэхдээ бид нар бол маш сайн явсан байгаа. За тэгээд дараа өдөр нь бид манай найзууд 2 гэр бүл дахиж нэмэгдэж ирсэн учраас бид бүхэн хамтдаа бас байгаа хугацаанд хөвгөлтэй бай, хамтдаа цагийг гоё өнгөрөөе гэдэг үндсэн дээр бид нэр дахиад апарт захиалаад орсон байгаа.
200 гаруй метр квадрат маш том 5 6 өрөөтэй тийм том апартанд орсон. Тэгээд тэр апартны бүр вив нь үнэхээр яадаг вэ гэхээр айгүй том цонхтой. Тэгээд цонхноосоо шууд далайн харагддаг. Тэгээд маш том тагттай, тагтнаасаа бас ингээд шууд далайн харагддаг. Үнэхээр тийм харагдц гоётой апарт байсан. Тэгээд тэр апартанд бид бүхэн 4 гэр бүл ороод тэгээд апартуудын нэг гоё давуу тал нь нөө дотроо галтгоотой учраас хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд ингээ байн бас гадуур хооллоод байж чадахгүй ч юм уу те эсвэл хүүхдүүдтэй бас ингээд нэг сайхан шүлтэй устай хоол идүүлчихье гэсэн үед өөртөө ингээд нэг хоолоо хийгээд өгчих боломжтой учраас апарт бол үнэхээр тухтай гой санагдсан. Яг нөгөө 1 сарын 1-нд нөгөө хил онгорхой буш хаалттай гэдэг ч юм уу тэрийг мэдхгүйгээсээ болоод Макао руу жоохон орой гарсан. Макао өнөөдөр хил нь юу н хаахгүй юм байж тээ гэдэг мэдээллийг жоохон орой авсан учраас Макао руу орой хөдөлсөн байгаа. Тэгээ Макао руу ороход за хил гарах гэж байхад тэнцээ бол зүгээр л яг нэг ингээ будчихэнсээ олон хүнтэй те энэ хятад хүмүүс энэ яаж ажиллаж амьдэрдэг вэ гэдгийг зөвхөн тэнцэнээс л олж харж байгаа хгүй. Тэгээд өдөр тутамдаа тийм байдаг гэж байгаа. Ягаад тэгэхээр нөх хилийн наан цаана ажиллаж амьдэрдэг хүмүүс ингээ өдөр болгон тэр хилээр ингэж орж гардаг. Тэрийг харахтаа вау. Стан олон хүн амтай хөдөлмөрч ард түмэн юм даа л гэдэг зүйлийг бас бодож байсан. Тэгээд бид хүн хил гараад одоо Венец, Парис, Галакси тэгээд юу тийм ингээд нөгөө нэг барилга тэр үзэх харах тэр нөгөө нэг казино юу тийм газар болгоно ингээд очдог автобус нь үнэгүй байдаг юм байлээ. Тэгээ бид бүхэн болохоор Венецийг сонгоод Венец руу явах автобусанд суугаад тэгээ Венецийн барилга дээр очсон байгаа. Тэгээд бас л нэг тэр үзэгдэх тэр барилга гэхэд л бас хүн маш их байсан. Тэгээд жуулчд маш ихтэй тий. Тэгээд үзэж харах юм үнэхээр их л байсан баг. Бид бүхэн тэгээд орой оцсон учраас ирчүүд маань нөхрүүд маань болохоор казино орж үзье гээд казино руу ороод тийм эмэгтэйчүүд нь хүүхдүүдээ аваад тэгээд ойр орчин мэдээж уух ингээд яасан байгаа. Тэгээд үнэхээр нөө аялал жуулчлалын хот гэдгээрээ ер нь бол өртөг өндөртэй юмнууд нь айгу өндөр үнэтэй байдаг юм байлээ. Тэрийг бас тооцоолж явахад бас буруудахгүй байх. Тэгээ хил дээрээ болохоор нөгөө нэг мөнгө солиулдаг газар чэнжүүд нь байдаг учраас мөнгөө солиулаад шууд цаашаа явчих боломжтой тийм юм байлээ. Тэгээд юм бол өртөг өндөртэй гэдгийг бас тооцоолж чорой. Тэгээд ирчүүд маань болохоор казино орсон. Тэгээ казино бол үнэхээр том байсан гэсэн бид нэр болохоор тутагш орж үзээгүй л дээ. Тэгээд казино хүн ихтэй маш том. Тэгээ бид бүхэн нөгөө нэг орой буцаад хил гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Хил нь бол 1 цагаас хаадаг гэд. Тэгээ бид бүхэн буцаж явах төлөвлөгөөтэй байсан учраас эмэгтэйчүүд хүүхдүүд ингээд гарч гудамаар яваад тэгээ тэр хоолны гудам гэж байт юм лээ. Тэргээр нь явж агаад хоолунд эргүүлж байгаа. Тэгээд оройхондоо нэг 3 цагийн дараа буцаж ирээд нөхрүүдээ за одоо явъя. Тоглож басна уу? Бүгдээрээ явцгаая гэл ингээд шамдуулаад байсан чинь ирчүүд маань тэр 3 цаг дотор 2 цаг 30 минутад зүгээр л яахаа мэдгүй тэр дотор толгоо нэргээд хаан суугаач мэдгүй юу ийгээж мэдгүй нэг хэдхэн житон барьчаад зүгээр л алхсан гэж байгаа. Тэгж жагаад за гэл нэг юм олгоод нэг газар суусан чинь яг ихнэрүүд нөө хурл явъя гэж дуудаад нөгөөдөөс маань за ямар самаагүй гэд дарсаар байгаа. Тэгээд өнгө алдаад гарч ирсэн байт юм аа. Тэгээ гарч ирэхдээ тэр чинь нөгөө маш том учраас бид бүхэн болохоор ингээд харагдаж байгаа нь ингээд жижигхэн хаалгал байгаа байхгүй. Тэгэхээр бид бүхэн энэ чинээсээ л гарч ирнэ гэл яг орсон газрынх нь үүдэн дээр хүлээгэлээ. Нөгөө хэд маань гарч ирлээ гэсэн чинь бүр шаал өөр хаалгаар гараад ирсэн. Тэгээд хоорондоо уулзах гэж бараг 30 минут хүлээгээд 30 минут төөрөлдөөд тэгжиж уулзалдаад бид чинь бараг 12:30 мөчүүлж исэн баха. Тэгээд яг нэгээс хаана гэсэн учраас бид бүхэн шуурхаа аваад гүүхээрээ такси аваад бараг хүмүүсийн урдуур орж такси хэдэн суугаад тэгээд хил рүүгээ явсан. Дээр очиод гүүгээл арын хүний араас яг хаалга цагтаа барьдаг юм билээ. Яг нэг болгоо шууд хаалгаа ингээд хаад юм билээ. Тэгээд бид нар чинь 11 хүүхд аруулаа явсан юм уу хүүхдүүд том хүн нийлээд тэгээд яг хамгийн сүүлийн хүнээрээ хаалгаал тэгээл хилээрээ гарсан байгаа. Тэгээд үнэхээр тэр төм 40 бум бужигсан газар
бид бүхэн бас толгоогоо эргүүлээл ингээл ангаагаал явж исэн. Тэгээ ер нь бол Макао руу явах гэж байгаа хүн бол эрт очивол илүү ихийг үзэх юм байлээ шүү. Тэгээд хэл гартай. Ер нь бол бид нэр хаашаач явсан ер нь айжуу тавиу ягаад гэх нь хүүхдүүд ихтэй. Тэгээ бүгдээрээ жоохон хүүхдүүдтэй явж байгаа учраас аль болох айжуу тавиу яруу санд руу биш явсан. Гэхдээ ер нь бол эрт гаруулад их юм үзэн гэдгийг маш сайн ойлгоорой. За тэгээд бид бүхэн маргааш нь уг нь хурдны галт эргээр Гуанчжоу буцаж явна гэсэн бодолтой терминал дээр очисон боловч билет байхгүй дууссан байсан. Дахиад бодож байгаа. Өмнөх өдөр нь захиалах ёстой байжээ гэх. Тэгээ ер нь бол та бүхний маршрут тодорхой байвал дандаа өмнөх өдөр нь юмнуудаа захиалаа чек хийж агаарэ гэдгийг бас зөвлөмөр байна. Тэгээ бид бүхэн бас л нөгөө нэг таньдаг хүмүүсээрээ дамжуулаад том яг 15 том хүн хүүхдүүд нийлсэн 15 хүн суухаар том одоо жижиг аврын автобус гэх юм уу тийм зүйлийг тийм тээврийг захиалаад бид бүхэн Гуанчжоу хүртэл тухайн тээвэртэйг явсан байгаа. За бид бүхэн тэгээд Гуанчжоугийнхаа олон улсын худалдааны төвтэй ойрхон нэг жижиг төр буудалсан. Тэгээд тэнцэнээс бас нэг ойрхон Монгол зоогийн газар байт юм байлээ. Тэгээд 10 сараас хойш үйл ажиллагаагаа нэгээд явуулж байгаа гэд хоол нь бол үнэхээр амттай хоорц ихтэй. Тэг үнж боломжийн нөгөө гоё хоолны газар байлээ. Тэгээд Гуанчжоуд очих юм бол та бүхэн маань заавал тэр Монгол хоолны газараар нэг ороод гараарэ. Тэгээд ажиллаж байгаа монголчууд маань ч гэсэн айгүй гоё сэтгэлээрээ тий ингээд байгааг харахтаа бас айгүй баяртай байсан. Монголчуудаараа бас бахархсан. Тэгээд тэргээр ч гэсэн ингээд нэгээ дэмжээд тий ингээд байнга орж гардаг тий очих болгондоо ордог ч юм уу тий эсвэл шинээр очоод тий нэг ингээд дамаараа сонсоод ирж байгаа хүмүүс бас маш их байсан шүү. Та бүхэн заавал зорж чорой. За тэгээд бид бүхэн Кантон Тауэр дээр очсон. Ер нь бол аль ч улс аль газар очсон тэгээд тэр хамгийн өндөрлөг газар дээр нь очоод тэр хотыгаа ингээд толдож харахыг хүсдэг баг. Тэгээд бид бүхэн ч гэсэн тэнцээ очоод Кантон Тауэрынхаа хэдэн метр 200 метр байлуу да. Одоо сандгүй 200 давхар. За ямар ч байсан тийм газар өндөрлөг дээр нь очоод бид бүхэн орсон байгаа. Тэгээ тэнцээ бас ингээд оронгуут нь зураг дарна. Тэгээ угаалгаж авах уугүй юу таны сонголт. Оронгуут нь тэр нэг жижигхэн шилэн ингээд доошоо ингээд шилэн кабин руу бас ордог. Тэнцээ нь бас зургийн дардаг. Зураг аавна уу байна уу таны сонголт гэдэг юм байлээ. Тэгээд бас яг гоё зураг даруулаад авахд маш гоё дурсамжтай зүйл байна лээ. Тэгээд бид бүхэн онгоцон суух уу суухгүй юу гэж ярьж байгаа. Тэр нөгөө нэг Кантон Тауэрын тэнцээ ойролцоо тэр Гуанчжоугийн одоо дундуур ингээд уурсан тэр айгүй өргөн гол үйдэг юм билэ. Тэргээр нь бас ингээд хөрхөн завууд ингээд бас маршруттай ингээд тойрж явдаг. Тэгээ бид бүхэн суух уу суухгүй юу гэж хагаад за удахгүй круизийн аялал хийх юм чи хэдүүлээ энэ удаад онгоцонд нь суухгүйгээр дараагийн маршрут руугаа явъя гэдэг шийдвэр гаргаад бид бүхэн Бээжингийн гудамж руу орсон. За тэгээ Бээжингийн гудамж бас л яг л төм төчгинж бомбож гэсэн яг нөгөө нэг аялал жуулчлалын гудам юм шиг байгаа. Хүн маш ихтэй тэгээ худалдаа үйлчилгээ идэж уух хоолны газар гэх юм уу те яг тийм үйлчлэгээний төвүүд дээр ингээд бүрдсэн тийм гудам байсан. Тэгээ бид бүхэн тэнцэнээс 100 жилийн түүхтэй шоколадны газраар орсон. 50 грамм нь 60 70 80 yon. Тэгээд харьцангуй өөр лээсэн л да. Одоо хар шоколад нь тийм, сүйтэй шоколад нь тийм гэдэг ч юм уу. Тэгээ ер нь бол 60-аас 80 оны хооронд байсан баг. Тэгснээ нэг юм жижиг дөрүүл чинь 15 20 yon гэдэг ч юм уу. Тэг ингээд маш үнэтэй шоколадны газар орсон. Зоргоо маань бэлгэн туурцсан. Тэр юу гэсэн чинь 500 yonoос дээш худалдан авалтанд цүнх өгнө гэд. Цүнх юм уу эсвэл ийм амтантай шоколадны сав өгнө гэд. Тэрүүнд манай нөхөр хууртаад ч юм уу тэгээд 500 гаруй yon найзтайгаа нийлээд хуваагаад шоколад авсан байгаа. Гэтэ тэр шоколад бол үнэхээр амттай. Аманд ороо дуустдаг. Эцэндээ бол үнэхээр харамсгааргүй тийм гоё амттай шоколад байсан. Та бүхэн бас тэр гудмаар орох юм бол тэр шоколаднаас бас амсаад, амтархаад үзээрэй. Тэгээд уг нь зоргоо маань бол амттангаас гараад тий сахар хэрэглэхгүй, шоколад идэхгүй ер нь бол уг нь жил болж байгаа. Гэтэ тэрийг бүр ингээд хүсэн дурлан идсэн байгаа. Гэтэ хэмжээгээ таруулсан бахаа гэж би найдаж байна. За тэгээд энэ түрээд бидний аялал дуусаад бид нэр гэрлүүгээ буцах замдаа орсон байгаа. Тэгээд энэ бүх аяллаа өдрүүдийн дараа
надад бодогдсон зүйл гэх юм бол бид нэр яагаад ингээд жилдээ 1 удаа, 2 удаа ингээд гэр бүлээрээ ингээд хайртай дотныхоо хүмүүстэйгээ аялаж болохгүй гэж вэ гэдэг тийм сэтэл төрсөн. Тэгээд өмнө нь болохоор бид бүхэн Бээжин явчаад ирэхдээ надад ягаад ч юм тийм бодол төрж байгаагүй бол энэ удаагийн аялал бол дараагийн аяллыг хизээ хийх вэ? Хаашаа явах вэ гэдэг асуулт өөрөөсөө асуусан. Тэгээд энэ удаагийн аялал үнэхээр гоё байсан. Хүүхдүүдтэй бас дурсамж бүтээхийг, үлдээхийг хүссэн зүйлүүдээ бас үлдээж чадсан гэж бид хоёрын хувьд дүгнж байгаа. Тэгээд бидэнд Монголд маань асуудал байгаа юу гэвэл байгаа. Утаа, төгжрөл, гихчлэн маш их асуудлууд байдаг. Тэр бүхнийг бас хэсэг хугацаанд ч ихсэн мартаад энэ сайхан дурсамжийг бүтээгээд ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд та бүхэн ч ихсэн аялахаа битгий мартаарай. Гэр бүлдээ, үр хүүхдтэй сайхан дурсамжийн төлөө аялаж байгаарэ гэж та бүхнийг урьж байна. Тэгээд дараагийн бичлэг, дараагийн влог хүртэл түр баяртай. Доорх subscribe, like дарахаа битгий мартаарай.